За энэ хуулийг дэмжиж байгаа энэ хууль бол дэмжихээс өөр аргагүй. Монгол орон Германы том эрдэмтдийн судалгаагаар гарсан шүү дээ. Одоо хэдхэн жилийн дараа хүн амьдрах аргагүй газар болох нь байна шүү гэдэг дүгнэлтүүд гарсан байгаа. Энэ дээр үндэсний зохицуулагч байгууллага гэдэг хуудас 11-т бий болох юм байна. Өөр арга байхгүй. Одоо чиг үүргийн хувьд бол байгаль орчны энэ чиг үүрэг бол одоо бүр гол зохицуулалттай гол чиг үүрэг. Ер нь бол бид одоо байгаль орчноо дээрэмдэж энэ 30 жил одоо бизнес нэртэй л амьдарч байгаа улсууд шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагын үр дүн яг яаж гарах вэ гэдэг дээр надад их тодорхой зүйлүүдийг хэлээд өгөөч. Хоёрдугаарт хуудас 20-д төслийн 23-ын 4-д дөрвөн төрлийн тодорхойлтыг авах юм байна. Энэ дээр тодорхой хэмжээгээр судалгаа хийсэн нь 23-ын 4-ийг хэлж байгаа шүү. Дөрвөн төрлийн тодорхойлтыг авна. Тэрэн дээр тодорхой судалгаа хийсэн үү? Энэ бэрхшээлгүйгээр үр дүнтэй байх судалгааны үр дүнг надад нэг танилцуулаач. Дараагийн асуулт бол хуудас 22-т байгаа. Төслийн 25-д нь газартай холбоотой карбон кредитийн зохицуултыг бий болгоно гэж байгаа. Одоо бид ч бараг сүүлийн 20 жил карбон кредит трейд яриа л байдаг болохгүй байгаа. Яг энэ заалт одоо энэ 25 дугаар заалт үр дүн гаргана гэдэг ялгаа нь юу вэ? За зүгээр энэ их хурд руу орохоос өмнө зүгээр зөвлөгөө өгч төслийн 31-ийн 3-ыг та нар хараад тэнд заасан 22-ын 7 гэсэн заалтыг би хайгаад олоогүй шүү. Энэ бичиглэлийн алдаа байж магадгүй. Эсвэл надад хэвлж өгсөн бас алдсан байж болно. Тэрийг тодруулж хэлээрэй. Тэгэд би товчхондоо хэлэхэд ийм хууль орж ирж байгаа бол үнэхээр цаг үе олсон яаралтай оруулж ирэхгүй бол манай Монгол оронд бол одоо 90 оноос хойш хүлэмжийн хий 82.1% нэмэгдсэний 44.7% нь эрчим хүчний салбараас үйлдвэрлэл хог хаягдлаас үүдэлтэй гэж байгаа шүү дээ. Энэ дээр төрийн зохицуулт хийхээс өөр аргагүй байдал руу тулцсан байгаа. Тэгээ энийг дэмжиж байгаа. Тэгээ саяны 4 асуултанд би бас хариулт авъя. За. Ажлын микрофон. Ажлын микрофон. Эндрийн микрофоныг нэй. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам дүрийн нэрмэгч Нарбатар Хамбатар гишүүний асуултанд хариулъя. Үндэсний зохицуулагч байгууллагын гарах үр дүн юу вэ гэвэл зах зээлийн зохицуултыг нэгдүгээр хийн. Шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллагын шариунууд одоо байгаа манай цагуур оршин шинжилгээний газар маань энэ үйл бүтцийг бол авч явах юм аа. Ингэснээр бол төрд бол ямар нэгэн төсвийн дарамт олон шинээр оронтой үүсэхгүй байгаа юм байна. Мөн энэ байгууллага маань уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, тайлагнал, карбон зах зээл, санхүүжилт, олон улсын үүргийн хэрэгжилтийг нэгтэн уялжуулах чиг үүрэгтэй байх юм. Үр дүнд нь бол хүлэмжийн хийн тайлаглалын чанар сайжирна, үндэсний тодорхойлсон хувь нэмийн зорилтын хэрэгжилт хангагдана, олон улсын санхүүжилт болон карбон зах зээлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог одоо хангах үүрэг бүхий байгуулга байх юм аа. Тэгээ манай цагуур орчин шинжилгээний газар дээр бол яг энэ уур амьсгалын өөрчлөлт, зөвлөлттэй холбоотой бүхий л одоо тандан судалгааны ажлууд хийгддэг учраас энэ байгууллагыг бид одоо сонгож хуулиндаа зааж өгөхөөр оруулсан байнамаа. За хоёрдугаар асуулт бол 4 төрлийн тодорхойлолт гэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь судалгаа, уур амьсгалын өөрчлөлийн эрсдлийн үнэлгээ, эмзэг байдлын үнэлгээ, гар цохирлын үнэлгээ гэдэг одоо үнэлгээнүүдийг одоо хийхээр байгаа. Мөн одоо чөлөө зах зээл дээр одоо орж ирж байгаа тоглогчдод одоо татгалзах зүйлгүй гэсэн үг юу? Одоо NDC дээр маань одоо үндэсний тодорхойлсон зорилтод маань нөлөөлөхгүй гэдгийг тодорхойлж гаргаж өгснөөр энэ зах зээлийг илүү тодорхой одоо давхарцсан бүртгэлгүй болгож байгаамаа. Тэгэхээр эндснээс хөрөнгө оруулагчдыг эрслээс хамгаалах одоо чухал үүрэгтэй ийм тодорхойлтуудыг гаргаж өгөхөр байгаа. Суур судалгаануудыг хийж байгаа гэсэн үг. За газрын зохицуулалтын хувьд бол одоо бэлчээр, ой, тариалангийн талбай, амгархах газар зэрэг одоо экосистем шингэж байгаа кредитүүдийг тооцох одоо зохион байгуулалтыг энэ
газрын зохион байгуулалтаараа оруулж өгж байгаа маа ялгаж өгж байгаа гэсэн одоо товчхондоо хэлэх юм бол одоо эдийн засгийн эргэлтэнд одоо суул бэлчээр байгаа тийм ээ одоо намгархах газрууд байгаа одоо бэлчээрийн талбай одоо тариалангийн талбай зэргийг аль алийг нь яаж ашиглах юм бэ хэн энэ үр ашгийг нь хүртэх юм бэ карбоныг хэрхэн одоо тооцох юм бэ гэдгийг бол маш тодорхой хуулиан дээр зааж өгж байгаа. Тэгээ энэ хуулийг дагаж гарч байгаа журмууд дээр л энийг бол нэлээд дэлгэрэнгүй одоо тодорхойлж өгөхөр байгаа. За тэр сүүлчийн асуулт 31.3 хуулийн 31.3 дээр 22-ын 7 гэж хэсэг байгаа байхгүй юу? 22-ын 7 гэж энэ хуулийн дээр байхгүй л байна л да. Ганбаатар гишүүний асуултанд хариул. За энэ төслийн явцад техникийн алдаа гарсан одоо засцсан байгаа юм байна. 22-ын 6 байгаа юм байна. 22-ын 6 буюу хүлэмжийн хий ялгаруулдаг салбарт ногоон санхүүжилт зээл олгох, хөрөнгө оруулалт хийхдээ байгаль орчин нийгэм эдийн засаглалын эрсдлийн үнэлгээг харгалзнаа гэсэн заалт байгаа юм байна. 22-ын 6. Энийг техникийн алдаа гарсан байгаа юм байна.